Энэ жилийн хувьд хавдрын эсрэг үндэсний аян нь хавдар судлалын үндэсний төв Хаан банк болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнг, Хөвсгөл аймагуудад амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо 3 дахь аймаг Дорнодын зөв хүлгийн жолоо залахад бэлэн боллоо. Аяны уламжлалын дагуу багийнхан маань хавдар судлалын үндэсний төвийн талбайд байрлах Монгол улсын гавьяа тэмч доктор, профессор Намхаа Очрын Нямдаваа агсны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулсны дараа наран ургах нутгийг зорин замдаа гарлаа. Хавдрын эсрэг хамтдаа Дорнод аймаг. Багийн бүрэлдэхүүнд өмнөх жилүүдэд тус аянд оролцож байсан туршлагатай эмч, эмнэлгийн мэрэгчлэтнүүдээс гадна энэ жил анх удаа нэгдэж байгаа шинэхэн гишүүдч бас багтсан байна. Бид зам зур бууж мордохдоо аяны багийн зарим гишүүдтэй уулзаж аяны талаар цөөн хором хууч хөөрөлдлөө. За хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнх нь одоо аян замдаа ингээ явж байна. Бид хүн одоо тун удахгүй одоо Дорнод аймгийн Чавбас руу орж ирнэ. За ингээд аяны багийн бас гишүүдтэй бид хүн уулзуулж байгаа. За аян зам ерөөтэй сайхан байна уу? Ядарч гин үү? Аян зам маш сайхан байна. Ядрахын үед яг өглөө гараад явснаас хойш бараг 7-8 цаг явсан байна. Яг баг зэрэг л ядарч байна. Таны хувьд одоо энэ хавдрын эсрэг үндэсний аянд одоо хэд гिचэлдээ нэгдэж байна? Миний хувьд энэ удаагийнх маань 4 дахь удаага. Дорнод руу анх удаа явж байгаа. Өмнө зүгээр нэг сургалтаар нэг удаа явжсэн. Та ер нь хэд удаага энэ аянд явж байна? Өнөөдөр баг бүрэлдэхүүн дотор бас анх удаага явж байгаа ч юм бас байгаа. Одоо миний хувьд бол яг хавдар судалтын үндэсний төвд одоо ажилд орсноос хойш ингээд 5 дахь аяндаа ингээд ажиллаж байна. За энэ хугацаанд бол бид бол за маш олон одоо нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулах, за эмч нартайгаа хамтдаа сургал семинар зохион байгуулах. Ингээд одоо ард иргэдээсээ ч хүртэл талархалтай байх олон одоо зүйлүүдийг бас бид авдаг. Энэ мэдрэмжийг бас авах бол жил болгон л сайхан байдаг. Дорнод аймгийг одоо хэд удаага зорж байна? Дорнод аймагт яг одоо миний аяны бол анхных. Тийм. Тэгээ ер нь бол за одоо бид замдаа сая бас албаныхаа дарга нартай амч нартайгаа ярьж явж байлаа. Энэ жилийн одоо бас яг энэ аян маань бол илүү бас өндөр цар хүрээтэй. За бодлогын хувьд ч гэсэн за яг шийдвэр гаргах төвшөнд нь аймгийн засаг дарга, за бусад эмнэлгийн одоо дарга удирдлагуудад яг одоо Монгол оронд илүү одоо зөнхлөн тохиолдоод байгаа энэ хавдрын эсрэг, за дээрээс нь орчин сэргийллийн арга хэмжээг зохион байгуулах нөлөөллийн арга хэмжээнүүдийг илүү их хийж байгаа. Энэ бол энэ үсгийн аяны хамгийн чухал онцлог болж байна. За ингээд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Хаан банк сангаараа дамжуулан хавдар судлалын үндэсний төвтэй хамтран одоо 16 дахь жилдээ одоо зохион байгуулж байгаа хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнх нь одоо ингээд бараг 700 гаруй км орчим замыг туулаад одоо наран мандах зүг Дорнод аймаг руу ороход тунд өгсөн байна. Ингээд манай хавдрын эсрэг үндэсний аян 2026 Дорнод аймагаас бэлтгэсэн сурвалжлага та бүхэндээ бас үргэлжлүүлэн хүрэх болно. Уудам тал хээр үзэсгэлэнт байгалийн өнгийг толилцоор 700 орчим километр замыг туулсаар Дорнод аймгийн төв Чавбасан хотод ирэхэд Хаан банкны Дорнод салбарын хамт олон биднийг халуун дотноор угтан авсан юм. Сонирхуулахад Дорнод аймаг нь 80 гаруй мянган гуамтай бөгөөд халах, бурайд, барах, үзэмчин зэрэг үндэсний ясны төлөөлөл аж төрөн суудаг Монгол орны зүүн хязгаарын үлгийн нутаг юм. Хавдрын эсрэг үндэсний аян нь Хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр хавдар судлалын үндэсний төв Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний төсөл юм. Дорнод аймагт бол энэ одоо нас суралтын одоо тэргүүлэх энэ нас суралт нь бол энэ хавдрын одоо асуудал байгаа даа. Бидний одоо байнга санаа зовоосон асуудал хавдар дундаа илгэний одоо тохиорт хавдар байна. За тэгээд энэ одоо яг одоо хавдрын одоо ингээ онцлогдсон иргэдийг харж байхад бол нэг 76% нь
одоо хожуу одоо онцлогдож байгаа гэдгээр бол маш харамсалтай байгаа да. Дорнод аймгийн удаас хавдрын өвчлөл улсын дунджаас бас өндөр байна. 2025 онд болвол 220 гаруй тохиолдол шинээр одоо онцлогдсон байна. 70 гаруй нь хожуу шатанда бас онцлогджээ. Тэгэхээр энэ бол эдгээрээс одоо бас үндэслээд энэ Дорнод аймагт бас одоо багаараа ирж ажиллах, хамтын одоо аяна зохион байгуулах ийм хэрэгцээ шаардлага бол зайлшгүй байгаа дээ. Тэгэхээр одоо бас зөвхөн одоо бид нэр онцлох хэмжлэгээс гадна Тодор судлалын үндэсний төвийнхэн одоо мэргэжлийн мэсцлийн эмчнэр манаас хэд хэдэн одоо томхон хагалгаануудыг орон нутагт одоо мэсцлийн эмчнэрийнхээ багтаа хамтраад орон нутгийн эмчнэртэйгээ хамтраад хийхээр төлөвлөсөн. За гэрэгдтэй бас хавдрын өвчлөлийг одоо шалтгааныг таниулах, за мөн нутгийн удирдлага та уулзалт хийж за энэ дээр бас хамтран хэрхэн одоо бид цаашдаа энэ хавдрын өвчтөд хамтран тэмцэх вэ? Энийг одоо нас суралтын шалтгааныг яаж бууруулах вэ зэрэгээр өнөөдөр ингээд уулзах арга хэмжээ бас хийгдэд явж байна. 2007 оноос эхлээд энэ хаан банкныхаа сан гэдэг зүйлийг бий болгоод энэхүү сангаараа дамжуулаад одоо 540 гаруй ийм нийгэм одоо эрүүл мэнд боловсрол соёлт үр дүнтэй тус дэмтэй ийм төслүүдийг бол санхүүжүүлж дэмжиж ирсэн байж байгаа. Нэгд түүхэн хугацаанд бол бид нар нэг 60 гаруй тэрбум төгрөгийг бол энэхүү арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдэд бол оруулж санхүүжилт хийсэн байж байгаа. За зөвхөн энэ хавдрын аяны хэмжээнд бол бид нар 1.6 тэрбум төгрөгийн одоо санхүүжилтийг оруулж за энэ ялангуяа энэ хавдрын эсрэг үндэсний төвтэйгээ хамтраад за Монголын үндэсний радио телевизийн хамт олонтойгоо хамтраад энэхүү аяныг бол 16 жилийн турш зохион байгуулж байна. Энэхүү аяны маань үр дүнд бол бид нар 142 мянган иргэнд бол өрчлөн сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоог хийсэн байж байгаа. За дээрэс нь эдгээрээс одоо 720 гаруй одоо хавдрын эрсдлийг илрүүлж 550 гаруй өвчтөнд бол бид нар шуурхай мэс заслын арга хэмжээ авч одоо эрүүл мэндийн эрсдлээс нь бол хамгаалсан байж байгаа. Орон нутгийн төсвөө сүүлийн 4-5 жилд одоо бас нэг 40-40-оос 50 сая төгрөгийн төсөв батлуулаад гол одоо бас эрүүл мэндийн салбарынханаас бас мэдээлэл авж байгаа. Нэгдүгээртэл энэ хавдартай ээжээс урагт одоо нөлөөлөхгүй байх ямар хэмжээ авах уу гэдэг. Тэр вакцины асуудлыг дээрэс нь энэ нөхөн үржихэн насны эмэгтэйчүүдийг бас вакцинд одоо бүрэн хамруулах. Дээрэс нь одоо бас энэ насанд хүрсэн одоо нэг 2800 гаруй иргэдийг бас мөн одоо бас вакцинд хамруулад энэ арга хэмжээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол орон нутагтаа авч хэрэгжүүлж ирлээ. Хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнхан Дорнод аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хавдрын эрт илрүүлэг оншилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр болон хавдар судлалын үндэсний төвөөс Дорнод аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр илтгэл танилцуулж анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Дорн таймын хэмжээнд жилдээ нэг 800 орчим хавдар бүртгэгдэж байна. За энэний нэг 57 орчим хувь нь бол харамсалтай нь хожуу шатанда онцлогдож байгаа. Энэний гол зүйл нь юу гэхээр ерөөсөө эрт илрүүлэг үзлэг, эрт үед нь онцлогдох, иргэд маань эрт үедээ эмнэлгийн одоо байгууллагт хандах энэ одоо эрүүл мэндийн боловсрал маш чухал байгаа. За өнөөдрийн энэ уулзалтаар мөн Дорнод аймгийн одоо аймгийн засаг дарга орлогч бол тун удахгүй болох одоо 27 оны бид нэр одоо төсвийн төсөл дээр ямар одоо хөтөлбөр бодлого хэрэгжүүлэх вэ? Тэрийг одоо 27 оныхоо төсвөөр тусгаж оруулъя. Дээр нь вакцинжуулалтаа бол бид нэр эрчимжүүлъя. Эрт илрүүлгээ эрчимжүүлэхэд бид нэр нэлээд онцгойлон анхаарья гэдэг дээр одоо бас санал нэгдлээ гэж би ойлголоо. Орон нутгийн зүгээс бол аслагдсан хөдөө орон нутаг те эрүүл мэндийн байгууллагатаа одоо тэрийн болгон одоо үзүүлээд байдгүй ард иргэдрүүгөө чиглэсэн тусламж үйлчилгээгээ бид нэр ер нь бол сүүлийн одоо нэг 7-8 жил тасралтгүй хийж л байна. Гэхдээ энийг бол бас үе шаттайгаар чанаржуулах тий үр дүнгийн үзэх энэ ажил маань бол орон нутгийн зүгээс санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд одоо ажиллаж байгаа. Энэ ажлаа бол одоо яг энэ хавдрын ихсэнтэй үйл ажиллагаа явуулж байгаатай одоо уялдуулаад бас жилийн хөгжлийн төлөвлөгөө батлагдана. Энэ дээр бол бид нар тодорхой хэмжээний бас энэ хавдрын чиглэлээр олон нийтэд эрүүл мэндийн боловсролын нөлөөллийн үйл ажиллагаа хийх чиглэлээр бас төсөвт суулгах тий удирдлагуудад одоо төлөвлөгөөндөө оруулах энэ ажлаа одоо бид нар тасралтгүй хийнэ гэсэн ийм бодомжтой өнөөдрийн уулзалт маань бол өндөрлж байна да. Хавдрын эсрэг үндэсний аяны нэг гол зорилго нь орон нутгийн эмч, сувилагч, эрүүл мэндийн мэрэгчлэнүүдийн ур чадвар арга зүйг сайжруулах,
зовлон тохиолдох хорт хавдрын оншилгоо эмчилгээний чадварыг дээшлүүлэх юм. Мөн орон нутгийн иргэдэд хорт хавдраас хэрхэн сэргийлэх, хорт хавдрын эрт илрүүлэг болон хянах талаар сургалт сурталчилгаа хийж таниулах явдал юм. Энэ хүрээнд орон нутгийн нарийн мэргэжлийн болон өргө сумын эмч сэвлэгч их баригч нарт болон Дорнод аймгийн Хаан банкны салбарын ажилтнуудыг хамруулсан сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Та ер нь хавдрын эсрэг үндэсний аяны талаар ер нь хэр мэдээлэлтэй өмнө нь сонсч ирсэн үү? Өмнө хараад бид сонсч л байсан. Энэ тэнгээр аян хийгээд үзэж яваад байна гэдэг болдод байсан. Өнөө жил энэ доронт дээр одоо үзүүлэх гээд байж намер аваад. Энэ аян яг одоо Монголын ард түмний төлөө эрүүлийн мэдээлэл хамгаалах ямлаад эрчим гүцээгээ ажил хийж үнэн зөв зүтгэж өмлүүл гэж бодож байна. Орон нутгийн иргэд ялангуяа хот суурин газараас аслагдмал тийм ээ бүр аймгийн төвөөс хот сум байдаг малчид бол одоо бас ингээ үзүүлэх боломж төдийлөн олдохгүй шүү дээ тийм ээ. Олдохгүй төдийлөлд олдохгүй очир дугаар гэцүү тэмчнэр нь байхгүй таарна их том газар үзүүлэхэд хэцүү шүү дээ. Ийм ирнэ гэдэг чинь хоорондоо малчдын улсуудын ажлуудын хөнгөсөн зүгээр үзлэг ирж өмлүүл гэж бодож байна шүү дээ. Сайн байна уу та сайхан цусч гин алдар нэрийн билээ хаанаас ирж үд? Доронтын Баяуулаас ирж байна. 200 км гэдэг манай нөхөр ер нь үзүүлж бид нар хяналтанд явдаг л да. Тэгээд энд одоо араа ойр ирснээр нь эндээ нэг үзүүлчихэд ирж байгаа. Хот руу бид нар байнга явдаг. Тэгээ 3 сар болоод очих хяналтанд авдаг. Тэгээ энд ирээд нэг сум маань эмчнэр үзүүлэхлээр нь тэгээд өчтөр ороо ирээд өнөөгөө 5 цаг зогсоод ирээд номер аваад тэгэл сууж байна. Баруун ч 600 км явж үзвэл энд 200 км-ээр үзүүлээд очно гэсэн бас бид нар чинь бас л хөнгөл одоо яаж ч бензин цас юм болчиход байгаа үе шин өөр ирсэн хаанах уу гэл одоо ирж явахгүй. За энэ удаад бол хавдар судлалын үндэсний төвөөс 11 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмчнэр маань бас ирлээ. За зөөр мөөрөө гоё. Ер нь хяналтанд үзүүлт юм уу? За миний хувьд бол Доронт аймагт яг энэ хавдрын өртсөн сэргийлэх үзлийн чиглэлээр бол одоо 5 дахь удаага ирж байна. Хавдрын эсрэг аяны хүрээнд бол анх удаага ирж байна. Бусад аймагуудыг бодвол Доронт өөрөө илгэний хавдрын тархалт, за вирусын тархалтаар их өндөр аймаг. Өмнө нь бол одоо 4-5 удаа ирж исэн эрэх тоолонд бол хавдрын өвчлөл улам ихсээд байгаа юм шиг ажиглагдаад байна. Доронтын ард иргэдэд нэг дутагдaltaй тал нь маш их үзүүлдэг зарим хүмүүс байна. Үзүүлээлээд. Гэхдээ эмчнэрийн зөвлөгөөг ерөөс огтосоо дагдаггүй. Тэ? Зарим хүмүүс 2 жилийн өмнөх эмчийн бичиж өгсөн жилийн өмнө гэл үзэх болгондоо бичиж өгöd байгаа шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээ тэр болгоныг ерөөсөө үл тоогод идэг. Тэ? Гэхдээ эмчид үзүүлэх сонирхол аягүй ихтэй. Тэгэхээр үзлэгээ үр дүнтэй болгохын тулд дараагийн өөрсдөөсөө шалтгааллах юмнуудаа бас хийж явах хэрэгтэй гэсэн. Энэ үзлэгт бол энэ аймгийн хавдрын болон дотрын эмч нар бол өвчтнөө маш сайн сонгосон байна. Яг үзүүлэх уушигны болон хавдрын чиглэлийн өвчтнүүд архаг хуучтай тийм өвчтнүүдээ бэлдсэн байна. Тэгээ ер нь өнөөдрийн байдлаар болохоор ерөнхийдөө нэг уушигны хавдрын с жигтэй 4 өвчлөл байна. Тэгээ өцөгдөр 2, өнөөдөр 2 ингээд хавдрын с жигтэй 2 хүмүүс байна. Тэгээд компьютер томографийн шинжилгээ хийхээр явуулаад байна. Ер нь ийм юм байна. Энд бас уурхай их байдаг юм байна. Уул уурхай, станцд ажилладаг, архаг хуучтай, уушигны чулуужилт, уушигны хатуурал, тэгээд нэг сүрьягийн өвчл бас тийм баггүй. Тэгээд сүрьягийн дараах сорвжилт өөрчлөлтүүд их байдаг юм байна. Аймагт юу юм бэ? Уушигны нарийн мэргэжлийн эмч байхгүй одоо 2 жил болж байгаа юм байна. Тийм тэгэхээр уушигны эмчтэй болох талаар бас бодох бах л та. Дорнод аймаг уушиг болон улаан хоолой хавдар бас бус аймагуудыг бодоход харьцангуй өндөр юм байна. Ер нь эрт илрүүлэг гэдэг үзлэгээд онцлогонд хамрагддаг уу? Нэг хэдэн жилийн өмнө 3 жилийн өмнө нэг орсон. Тэгээ ахиж ороог байгаа. Эмэгтэйчүүд үзүүлгээд очрлоо зогсож байна. Хотоос эмчнэр ирсэн гээд тэгэхээр нь үзүүлгээд очрлоо зогсож байна. Ер нь бол өгөөж өндөр байна л гэсэн сэтгэлтэй байгаа хүмүүс. Өчигдрийн хувьд бол манай ажлын ихч хүртэл үзүүлчихэд одоо зөвхөн эмэгтэйчүүдэд үзүүлэхэд одоо хөхний хомьёо өндгөвч бүх юм үзэж байна л гэсэн тийм
юутай байхаар нэшээ үзүүлгээл зогсож байна да. Таны сая 9 шинжилгээ авсан. Тэгээд шинжилгээ нь өдөр 4 өдрөөс хойш 2 цаг үед хариу гарч байна. Одоогоор нөгөө хавдрын дахиалт мэхэл гэсэн юм гайгүй шүү. За Дорнод аймаг маань бусад аймгийг харьцуулбал Умаа зүүнний хавдрын өвчлөл харьцангуй бас тийм өндөр биш гайгүй байдаг. Ерөөдөө элэг ходоодны дараа 3 дугаар Умаа зүүнний хавдар Дорнод аймагт ордог байгаа. За өчигдрийн байдлаар ерөөдөө би нэг 30 гаруй хүн үдсэн байгаа. Үүнээс хяналтны нэг хавдар судал дээр имжлэг хийгдээд одоо хяналтанд явж байгаа хараад хүн үдсэн. Нэг Маазууны хавдар сэжиглж эдийн шинжилгээ авсан байгаа. За бас нь бол ерөөдөө хяналтаа тэгээд босод өвчлөл гэдэг байгаар ерөөдөө үдсэн байгаа. Дорнод аймгийн хувьд бол ерөнхийдөө өхний өвчлөлийн хувьд бол харьцангуй бас улсын дундчаас бол доогоор орд юм байна. Сүүлийн 2025 оны байдлаар нийт хавдрын тохиолдлын бол 4.4% нь яг өхний ард хавдар онцлогдсон байна. За манай яг үзлэг эхлээд одоо ингээ 2 дахь хоног дээр явж байгаа ч гэсэндээ бидээ нийтдээ нэг 60 орчим эмэгтэйг үзлэг хамруулад эндээс яг хортой хавдрын нэг тохиолдол батлагдлаа. С жигтэй болохоор одоо 3 тохиолдол онцлогдоод бид нар эдийн шинжилгээ авсан байна. Тэгээ нэмэлтээр одоо яг сэжиглж байгаа нэмэлт онц тодруулах шаардлагатай нэмэлт хүмүүс бол тодорхойлогдсон байна. Дорнод аймаг анх удаага 2026 оны 6 сард шинэ маммограф аппарат ашиглалтанд оруулаад одоогоор үйл ажиллагаа нь яг эхэлж игдрээгүй байна. Тэгээд энийг ажлыг эхлүүлэх хүрээнд сэжигтэй тохиолдлуудаа маммографт хамруулад өдөрт нэг 15 ер нь стандарт дагуугаад 15 хүний хөхний маммограф зураг аваад тэрэн дээр хариу дүгнэлт өгөөд явж байна. Зураг зөв авагдаагүйгээс болоод одоо жижиг талбай жижиг хэмжээний хавдар магадгүй голомт үлдсэн тохиолдолд тэр ингээ алдагдана гэсэн үг. Тийм учраас техник нь зөв зураг авах хамгийн чухал. Тийм учраас өчигдрөөс хойш 2 техникчтайгаа зураг аваад аягүй амжилттай явж байна. За өчигдөр одоо нээж эхлүүлснээс хойш нийтдээ хөхний 2 хавдар за эрт илрүүлгийн шинжтэй нэг сэжигтэй хавдраас олсон байгаа. Дорнод аймгийн хувьд болохоор бусад аймагуудаас ялгаатай байгаа зүйл нь болохоор эднийх болохоор техникийн технологийн хувьд аягүй чадамжтай байна гэхэд эднийх болохоор маммографи аппараттай байна. Дээрээс нь болохоор эрт илрүүлгийг болохоор тогтмол хийж хамрагддаг гэж харагдаж байна. Тэгээд бас нэг зохион байгуулалтын хувьд нэг харагдаад бусад аймагууд нь болохоор ерөнхийдөө масс скрининг хийлгэхгүй хэрэг авч ирсэн бол одоо эдний аймаг дээр болохоор яг ялгаатай байгаа зүйл нь яг шаардлагатай онцлуулах шаардлагатай хүмүүсээ ялгаж онцлсан байгаад бид нэр онцлогооны чадамж илүү сайжирч байна гэж үзэж байгаа. Энэ удаагийн Дорнод аймаг дахь аянд хавдар судлалын үндэсний төвийн элэг цэс нойр булчирхай мэс засал, ерөнхий мэс засал, толгой хүзүү, нөхөн сэргээх болон цээжний хөндийн мэс заслын тасаг, хөх болон эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, хэвлийн хит авиа болон компьютер томографийн оншилгоо, дурангийн тусламж үйлчилгээ, дүрс оншилгоо, ходоо, дулаан хоолой дуран, сэргээн засах тусламж эмчилгээ, эмгэг судлал, эдийн шинжилгээний тасгийн нарийн мэргэжлийн эмч мэргэжлүүдийн баг орон нутгийн иргэдэд үзлэг онцлогоо хийж шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Бас бид багта сэргээн засах одоо эмчийг бас авчирсан байна. Би болохоор хавдар судлалын үндэсний төвийн толгой үзүү нөхөн сэргээх хэмжээлийн тасаг нөхөн сэргээх хэмжээлийн эмчээр төлөвлөгөө ажилладаг. Нөхөн сэргээх хэмжээлэгдэн нь болохоор ямар нэгэн байдлаар төрлийн гажиг эсвэл гэмтлийн дараах болон хор тавтрын дараах эдийн тутмагчлыг өөрийнх нь бие айл нэг хэсгээ судас арт эрвэний судас болон хатуу болон зүйлийн эдтэй эдийг шилжүүлэн суулгаж гэн нөхөн сэргийг өвчтний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хийдэг мэдсэл байхгүй. Миний зорилго маань болохоор толгой үзүүний байрлалын хор тавдрыг эрт илрүүлэх, өрсөн сэргийлэх зорилгоор ирсэн учраас тэн дээр төлөвлөгөө фокуслж ажиллаж байгаа. За яваарай. За алхах шахаа. Хавдрын одоо сэргээн засахын өмнөх бэлтгэл гэж бас байдаг. За хавдрын дараа сэргээн засах манай богино бол урт хугацааны сэргээн засах маш шаардлагатай байдаг. За энэ дээр бол хөдөлгөөн засал, хөдөлмөр засал олон багаар ажилладаг байгаа. Нэгдүгээр сэтгэл зүй болон хоол зүй бас маш шаардлагатай байдаг. Энэ хүмүүст маань хавдрын дараах даван туулагчд маань сэргээн засахын эмчилгээнд явагдаг хүмүүстд нэлээд өөрчлөлт орсон байна. Одоо энэ тань мэдхүү одоо сургалт болон одоо зөвлөгөө бид нар одоо яг өгөөд ажиллаж байна. Одоо энэ дээр сэргээн засахын тасагт бол нэлээд хөдөлгөөн заслын өрөө бол жоохон жижигдүү байна. Гэхдээ энэ ч бол 2 хөдөлгөөн засалж ажиллаж байгаа юм байна.
За чадахжуулах бол сургалтууд бас шаардлагатай гэж харж байна. Физик эмчилгээний хувьд бол 4-5 өрөө байна. Цахилгаан эмчилгээний өрөө, халуун эмчилгээний өрөө, барай төслийн өрөө гэж бас энэ хуваагцнараас давуу талтай гэж харж байна. Өөрө чангаралтай шүү заяа. Янзтай. Хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнхан Дорнод аймагт ажиллах хугацаанд төрөлцсөн мэргэжлийн эмчийн үзлэг уншилгоо, эрт илрүүлэг эрсдлийн үнэлгээнд нийт 1512 иргэнийг хамруулснаас хавдрын өвөрдөл 61, шинээр илэрсэн хорт хавдрын өвчлөл 11, с ิจ гэлж байгаа хорт хавдар 20, хоргүй хавдар 421-ийг илрүүлж 132 хяналтын үзлэг хийж 662 бусад өвчлөлийг илрүүлжээ. Мөн эсийн шинжилгээнд 211, эдийн шинжилгээ 21-ийг хийж ажиллалаа. Баяр үргээ танай баг хамт олонд дөнгөсөө хаалгансгаар ирж байна те. Тий сая манай багийн хувьд болохоор ходоо бүтэн тарих гэдэг мэдсэл амжилттай хийгээд гарч ирлээ. Тэгээд хамгийн гол нь зөвхөн миний дан ганц аж биш, бас Дорнод аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн хамт олондойгоо хамтраад ходоо бүтэн тарих мэдсэлээс хамгийн гол нь яг энэ Дорнодын аймагтын төвдөө амьдардаг хотоодны хорт хавдрын яг карди буюу олон ойрхон амсар дээр барьсан хорт хавдартай өвчтөнд хагалгаа хийсэн бас онцлог болсон болов уу гэж. Хавдрын эмчтэй зөвхөн эмчилгээ хийснээр бол юугаараа давуу талтай байсан байх юм бол за нэгдүгээр техникийн хувьд бол бүгдээрээ яг адилхан Солонгос ч юм уу, Япон ч юм уу те яг нэг техникээр хийж байгаа болохоор тэр талаараа туршлагаа бие биентэйгээ солилцсон гэж хэлж болох бах. Мөн дээрэс нь эдийн шинжилгээнд дээр булчирхаагаар зарим хавдрууд маань тунгалгийн замаар их босоод эрсдэлийг өсөрхийлдэг. Тэрийг таслан зогсоох мөн дараагийн хим эмчилгээнд хэрэгтэй гэдэг үндсэн дээр булчирхаа түүх гэдэг ч юм уу тэрэн дээр бол маш туршлага би жишээлбэл хувьдаа хоримтлуулсан гэж хэлэхээр байна. Тэгэхээр энэ хавдрын эсрэг үндэсний аяны хамгийн бас нэг гол зорилго тийм ээ. Орон нутагт газар дээр нь хаалгах нь бол энэ аяны бас нэг том үр дүн ач холбогдол гэж бид хүн хардаг. Манай дээр ирж байгаа өвчтөнгүүд дийлэхдээ тэндээ амьдардгүй хамаатай садан байхгүй хүмүүс байдаг учраас байр төрөөслөх тэгээ зардал их гардаг ялангуяа хоттой байгаа учраас яг нутагтаа хаалганд ороод дээр нь хаалганы дараах хим эмчилгээ гэж байгаа. Хим эмчилгээгээ эндээ аваад бүх эрүүл мэндийн үйлчлэгээ даатгалаараа нутагтаа авах нь бол хамгийн боломж гэж би хардаг. Тийм учраас ард иргэд маань ч гэсэн ер нь цаашдаа орон нутагтаа өөрхөн төв бүсийн онцлогын эмчилгээний төвдөө хаалганд орно гэдэг бол маш том амжилт. Тэгээ би тэр энэ Дорнод аймагтаа ирсэн чинь жоохон нэг цанхаагаад эвгүй байна гэдсэн. Тэгэхээр би тэр энэ дээрээ үзүүлсэн чинь тоор яваа яралтай готорох шаардлагатай байна. За тэгээд хавдар судал дээр очисон. Очоод битэд нэг хэдэн сар явсан, 2-3 сар явжгаад бүх юм маань илэр тодроод тэгээ хавдар судлалын маань эмчнэр Дорнод аймаг руу явж бид нар ажиллаж байна. Тэгээд хоёр Дорнодтой орох боломжтой байл ороо. Тэгээд чи оншин тодорхой болсон юм чинь. Гэтэ ер нь бол хавдар гэдэг бол яг тодорчих юм бол Монголд эмчлэх боломжтой л байдаг юм байна. Энэ эмчнэртээ маш их баярлж байна. Артан эмчнэртээ би бол ер нь орон нутагтаа орох ер нь гоё байна. Ер нь дураараа хэдүүл ойрох юм болохоор ирж очих ч юм аам санхүүд ч гэсэн надад харахгүй юу татамж байна. Тэгээд ер нь бол маш их баярлж байна би. Амжилттай л гарлаа ямарч л байсан. Хавдрын эсрэг аяны нэгдсэн юмд би ер нь бүрэн яаж ойлгож яваагүй байсан. Ер нь одоо л яг өөр төр тулгарч ирээл мэдж авлаа. Ингэж явдгийм байх шүү. Ер нь яг таарах юм бол ер нь амжилттай сайхан л болдгийм байна. Монголд эмчлэх боломж бол байдгийм байх шүү л гэж. Хавдрын эсрэг үндэсний аян нь зөвхөн үзлэг онцлогоогоор хязгаарлагдсангүй. Хавдар судлалын үндэсний төвийн эмчнэрийн баг болон орон нутгийн эмчнэр хамтарсан ходоодны хорт хавдрын ходоод бүрэн тарих мэс засал, Бамбайн сувгийн уйланхаа авах мэс засал, чихний оролцоох шүлсний булчирхаан өнгөц хэсгийг тайрах, нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг хадгалах, хүзүүний 2-3 дугаар түвшний тунгалгын булчирхааг энгийн аргаар тайрах мэс заслыг амжилттай хийлээ. Ингэснээр төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй нутагт нь хүргэх боломжийг бодитоор хэрэгжүүлсэн байна. Ийхүү хавдрын эсрэг үндэсний аян 2026 нь эрт илрүүлэг, оншилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцсан нь аяны бас нэг
чухал үр дүн байлаа. Орон нутгийн төсөв маань өөрөө хязгаарлагддаг бол одоо олон тулгуурсан асуудууд бол бидэнд байна. Гэхдээ бол хүний эрүүл мэндээс, хүний амь наснаас илүү чухал асуудал гэж юу аах вэ? Бүсийн онцлогын эмчилгээний төвтэй хэрэггүй үедээ бид энэ дээрээ бол бас хөнгөвчлөх тасаг 10 ортой. За эмч эмчилгээний ажилтнуудыгаа бас датлагжуулах, өөр одоо бусад улсуудад одоо бас туршлага судлуулах ийм асуудлуудыг шийдэж байгаа. Яг дөрвтэй бас томоохон одоо хавдрын эсрэг яг ингэсэн шүү гэж бүр томоохон шийдсэн асуудал бас одоо хязгаарлагдсан байна. За бидэнд бол төлөвлөсөн олон асуудууд бол байна. Орон нутгийн хувьд бол манай дээр бол төсөв мөнгө суулгаад дэмждэг нь одоо байна. Жишээ нь одоо юу гэдгийг БЦ вирустэй ихээс төрж байгаа урагт одоо хепабиг буюу одоо 24 цагийн дотор бид нар одоо урагт БЦ вирус дамжих халдварын Б вирусын эсрэг вакцин одоо тарьдаг байх жишээтэй. За энэ одоо хөтөлбөр нь бол хэрэгжээд бол одоо нэлээд хэдэн жил болчихсон. Ерөн зүгээр хавдар гэдэг өвчтөл маань өөрөө зөвхөн эрүүл мэндийн салбарын одоо асуудал биш. Төрийн бодлогын хувьд, яам агентлагуудын хувьд, за нийгэмлүүдийн хувьд, за мөн одоо хэрэгжүүлэх агентлаг, одоо эрүүл мэндийн газар, бүсийн онцлогын эмчилгээний төв, за мөн одоо өрх сумдын эрүүл мэндийн төв гэдэг. Нөгөө талаасаа бол одоо иргэд маань хүртэл одоо энэ үзлэг онцлогоонд тогтмол хамрагддаг байх. Одоо заавал шинж тэмдэг илэрсэн хувь нь бус, шинж тэмдэг илрээгүйч байсан гэсэн одоо үзлэг онцлогоонд тогтмол хамрагддаг байх. Нөгөө төвөөр одоо насны онцлогтой, за хүүсний онцлогтой хөшөөл авшруулаад ярих юм бол өөрийнхөө одоо эрсдэлд одоо тохирсон одоо эрт илрүүлэг онцлогоонд хамрагдаж чадвал одоо энэ хавдрын эсрэг аяны маань одоо үр дүн илүү одоо бодиттой үр дүн гарна гэж ойлгодог. Хаан банкны одоо орон нутагт ажиллаж байгаа салбар нэгжийн ажилтнууд өөрсдөө бас энэ хавдар гэдэг аюултай өвчтний талаар бас өндөр хэмжээний мэдлэгтэй болоод банкныхаа харилцагч нарт одоо хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг ийм онцлогтой маш үр дүнтэй ийм аян байгаамаа. За өнөөдөр бас бид нар энэ аймгийн удирдлагуудтай уулзаад энэ багийн баг сургуулийг хил орчмын бүс нутгуудад сургуульд хамрагдаж чадахгүй байгаа багчуудыг одоо яаж боловсролын системд одоо шаардлагатай мэдлэг мэдээлэл боловсрлоор хангах юм бэ гэдэг асуудал дээр бас хамтарч ажиллах гээд одоо аймгийн удирдлагуудтай уулзах гэж байна. За дээрээс нь өнөөдөр бид нар бас энэ 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг бас энэ жилээс зохион байгуулж эхэлж байгаа. За энэнийхээ хүрээнд бид нар энэ 3-ыг харьцах 3 улсын аварга шалгаруулах тэмцээнийг одоо Монгол улсынхаа зүүн хязгаараас наран мандах зүгээс эхлээд ингээд өнөөдрөөс зохион байгуулахаар ирсэн байж байгаа. За тэгээ өнөөдрөөс 3-ыг харьцах 3 тэмцээн маань Дорнод аймаг дээр нээлттэй хийгээд бүсийн аварга шалгаруулад улсын аварга шалгаруулах хүртэл одоо ийм тэмцээнүүд маань явах юм аа. Боловсрол, спорт, соёл урлагийн маш олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. 2030 он гэхэд бид нар доктортой хөгжлийн зорилтуудыг одоо нэгдсэн үндэсний байгууллагад одоо бид нар үр дүнгээ тайлагнах хугацаа энүүхэнд одоо төхөж ирсэн байна. Гэтэл доктортой хөгжлийн 3 дахь зорилго дотор хорт хавдрын шилтгаанд нас баралтыг бид нар 8 төгрөгнө гэсэн ийм том одоо индикатор үзүүлэлт тавьсан байтал одоо өнөөдрийн бид нар 16-аас 25 оны хорт хавдрын шилтгаанд насралт маань өөрөө 10,000 хүн хамт 13.8 тохиолдол оногдож байгаа нь тун удахгүй болох гэж байгаа 30 он гэхэд одоо бид нар энэ индикатор үзүүлэлт хүрч чадахгүй юу гэдгийг бас бидний өмнө бас асуултын тэмдэг хэвээр байна. Доктор судлалын үндэсний төвийн дээр манлайлах биш орон нутгийн одоо удирдлагууд дээр шийдвэр гаргах төвшний хүмүүстэй энэ тоо баримтдыг хэлснээрээ ямар орон нутагтаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж одоо оновчтой хөтөлбөр боловсруулах юм бэ гэдэг дээр л нөлөөллийн ажил хийж явж байгаа одоо үр дүн энэ жилийн 3 аймагт одоо гарлаа гэж одоо бид дүгнэж байна. Хавдрын эсрэг 2026-ад энэ жил Сэлэнг, Хөвсгөл, Дорнод аймгийг хамруулан амжилттай хэрэгжиж дууслаа. Тус аяны хүрээнд 3 аймагт хэрэгжихдээ нийт 4,822 иргэнийг үн төлбөргүй үзлэг онцлогоонд хамруулснаас хяналтын үзлэг 786, хавдрын урьдэл 448, хоргүй хавдар 441, дагсан хавдар 9, сэжиглэж байгаа 76, хорт хавдрын 34 тохиолдлыг илрүүлж шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллалаа. Эдгээр тоо бүрийн цаана нэг хүний амьдрал, нэг гэр бүлийн ирээдүй, нэгэн итгэл найдвар бий болдог.
Хаан банк сангаараа дамжуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хавдар судлалын үндэсний төвтэй хамтран 16 дахь жилдээ эх орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа хавдрын эсрэг үндэсний аян 2026-г Дорнод аймгийн Чоо болсон хотод 6 дахь удаага амжилттай зохион байгууллаа. Ингээд тус аянаас бэлтгэсэн сурвалжлага үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараа иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Хавдрыг эрт илрүүлэх нь амьдралд өгч байгаа хамгийн том боломж. Харин тэр боломжийг хаана амьдарч бас үл хамааран хүн бүрт ойртуулахын төлөө хавдрын эсрэг үндэсний аян замд гарсаар л байна. Өнөөдөр Дорнод нутгийн өргөн талд энэхүү удаагийн аяа өндөрлөж байгаа хэдий ч хүний амьдралын төлөөх их үлсийн зам энд хүрээд дуусахгүй. Учир нь эрт илрүүлэлт бол зөвхөн нэг удаагийн үйлчлэг биш. Энэ бол амьдралаа хайрлах, эрүүл мэндэд анхаарах, ирээдүйдээ итгэх боломж юм. Итгэл найдвар тээсэн энэ аялал цаашид ч үргэлжилсээр